За ингээд та бүхэндээ энэ сайхан өчийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн энэ дэлгэцээр та бүхэнтэйгээ уулзаж одоо өөрийнхөө үнэхээр сэтгэл хангалуун байгаа үйлчлэгийг нь аваад бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо 100%, 1000% сэтгэл хангалуун байгаа платформыг танилцуулах гэж байгаа. Туйлын их баяртай байна. За намайг Банцгчийн Оюума гэдэг. Миний би одоо бизнесийн салбарт хийж бүтээгээд 20 гаруй жил болж байна. Эмилемийн салбарт бол 18 жил болж байна. Тэгээ өнөөдөр бол одоо би дараагийн төвшөнд гарч энэ аялын компанитай энэ платформыг одоо Монголд эхлээд удаагүй байж байна. Тэгээ энэ платформыг одоо ашиглаад үнэхээр сайхан үр дүнгууд гарсан. Тэрнийхээ талаар бас та бүхэндээ хуваалцах их таатай байна. Дөнгөж сая бид нэр Дубай хэлээд 19 үлээ яваад ирлээ. Маш одоо өндөр сэтгэлдтэй байгаа. Тэгээ та бүхний өмнө харагдж байгаа энэ платформ болвол Америкийн одоо MWR Life гэдэг нэртэй MWR Life гэдэг би одоо үндсэн эхний харуулгад энийг би дараа ярина. Гэхдээ заа та бүхэндээ MWR Life гэдэг Америкт одоо үүсгэн байгуулагдсан 13 жил болж байгаа энэ компани маань өөрийнх нь хувийн платформ болох тийм ээ Travel Advantage гэдэг платформын талаар би танилцуулах гэж байна. Тэгэхээр энэ платформ болвол одоо компани аялын одоо бүтээгдэхүүн байдаг ийм платформ гэсэн. За энэ платформ дээр 19 төрлийн үйлчилгээ байна. За үнэхээр одоо сэтгэл хангалуун бай гэж та бүхэндээ хэлсэн тийм ээ. Тэгээд маш одоо олон захиалгуудын энэ богино хугацаанд тий. Одоо үндсэндээ би нэг 2 сар 12 хоног л болж байна. 14 хоног болж штэ. 2 сар 14 хоног болж байна тий. Тэгэхэд бол одоо энэ дээр энэ 19 төрлийн үйлчилгээнээс одоо би нэлийн эдийн захиалчлаа шүү. Ашиглаад үзлээ. За та бүхэн харж байгаа бол 19 төрлийн үйлчлэгэнд юу орж ийн вөхөр за эхнийх нь буудал гэж байна те. За энэ мэдээж дөнгөж одоо Монголд орж ирж байгаа Монгол хэл дээр байхгүй. Ер нь бол 150 улсад 2 сая зочид буудлыг захиалж болно. За энэ гостиниц гэж байна тийм ээ. За дараа нь 150 улс руу онгоцны тий захиалж болно. За дараа нь та хүссэн одоо энэ 150 улс дотроо очиод автомашин туристлиг үл автомашины туристыг захиалж болно. За хэрвээ та онгоцны үйлчилгээ авахыг хүсэж байгаа бол онгоцонд хөргөж өгөх, онгоцноос тосож авах үйлчилгээ авахыг хүсэж бол пожалуйста трансфер авч болно. За үнэхээр дэлхий тойрон аялсан круизд байна. Европын, Ази ерөөсөө Африк твээс явдаг, Америк твээс явдаг, Японоос явдаг бүх круизд энэ бүх чиглэлээрээ байж байгаа гэсэн үг байхгүй. Энэ дотор за дээр нь life experience гэдэг хөтөлбөртэй аялал байна. Тэгэхээр дөнгөж сая би Дубай аяллаа та бүхэндээ танилцуулсан. Энэ Дубай аялал бол энэ life experience гэдэг аялал дотор ордог. Одоо би бас та бүхэндээ энэ дээр бэлтгэсэн байгаа. Сая нөгөө Дубай аялал чинь одоо ингээд өнгөрцөн байж байна тийм ээ. Энийний дараа одоо бид нар Малайз явах гэж байгаа гэж хэлсэн тий. За гэтэл Малайзаас өмнө маш олон аяллууд байж байгаа байхгүй. Жишээл энэ Марракеш аялал байж байна тий. Маш хямдхан $599. Бүтэн 5 өдрийн аялал $599 тий. Тэгээд нөгөө эн чинь манайх нэг хуримтлын сан уусдаг. Аялын шопингийн хуримтлын сан үүсгдэг. Тэр хуримтлын сангаас шууд $300 ашигладаг. Та бүртгүүлэл мөнгөө шууд ашиглаж болдгороо манай компани давуу тал байна шүү. За энэ круиз аялал чинь одоо жишээлбэл Испаноос явах те 5 улсаар дамжих круиз аялал $999 $300 асуулаад $699-аар аялж болж байна. Малагагийн аялал байж байна, тийм ээ, Мехикогийн аялал байж байна, Малайзийн аялал байж байгааз ингээд одоо жишээлбэл энэ чи миний хэлээдээс нөгөө Лапландын аялал байж байна. За хэрвээ шинэ жилээ та гоё газар өнгөрөөе гэвэл тийм ээ шинэ жилээ бас Европт өнгөрөөх айгүй гоё Крисмас ийм баяртай энэ Францын аялал байж байна тий шинэ жилээ хамтдаа өнгөрөх. За тэгээд энэ чинь үнийг харах юм бол $749-оос нөгөө хадгаламжийнхаа хуримтлынхаа $300 асуулаад $449-өөр тэнцээд Францад очиод те тасархаа буудалд ингээд өлгөөний цайтайгаа хөтөлбөртөөгөө 4 онцоод ирэх бүрэн болцоо 4 өдрийн аялал байж байгаа байхгүй. За гих жишээний ингээд маш олон аяллалын одоо бэлэн хөтөлбөртэй юм аяллууд бол манай компани үнэхээр супер бүтээтгүүний нэг гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингээд нөгөө 19 төрлийн үйлчлэгээ дотор чинь нэг том үйлчлэг бол энэ моол. За ингээд 100 мянган бараа төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэгээ одоо би та бүхэндээ харуулах юм миний гарт байгаа цаг байгааз. За энийг би өөрийнхөө платформ дээр захиалаад энэ цагтаа би маш сэтгэл хангалуун байгаа. За яагаад гэдгийг хэлнэ. Ер нь би бол одоо миний бэлэгддэг хүн бол нэг өөрийн бэлэгдэл байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ мөнхийн эргэлтийг бэлэгдсэн энэ сүүлээ залгсан могоотой ийм цагийг би анх удаа оллоо. Би ийм бүгд хийлэх гээд тийм ээ бүр дархнаар захиалж хийлэх гээд байсан. Тэгээд ийм одоо цагийг олсондоо их баяртай байгаа. Мөнхийн эргэлт, мөнхийн хөдөлгөөн, мөнхийн эрч хүч, энергийг бэлэгдсэн ийм одоо цагтаа болсондоо тэгээ их баяртай байгаа. За гих жишээний ингээд ийм захиалгуудыг бид нар одоо хийж болж байна гэсэн үг. За дараа нь бид нар нөгөө 19 төрлийн үйлчлэгийн дотор чинь
юу байдаг юм бэ гэхээр те курортууд. За хэрвээ та заавал ч санийг Дубай аялал шиг маш тансаг, айгүй 500 хүн нэг доор ингээл та маш гоё шоу моовонд оролцоод, пати мачинд оролцоод байх шаардлагагүй. Би зүгээр нэг чимээгүй очиад амарчлааг бол болно. Маш гоё курортууд байна. Маш гоё курортуудыг та дэлхийд 150-аас захиалж болж байна. Газрын тээврийг захиалж болж байна. Хурдны, галт тэрэг, мэл тэрэг бүгдийг эндээс билетээ захиалж болно. Маш гоё зугаа цэглээ захиалж болно. За та тэгээд одоо энэ тэнд явж байхдаа нөгөө онгоцны аэропортууд дээр амрах үйлчлэгийг бас захиалж болно. Тасалбаруудыг захиалж болно. Магадгүй энэ тэнд олимпи ямар нэг арга хэмжээнд оролцоо гэхэд та тасалбараа эндээс захиалж болно. За багийн аяллуудыг захиалж болно. Хурдан хилцээрүүдийг захиалж болно. Клубын аяллуудыг захиалж болдог. Маш гоё. Үндсэндээ та өөрийн мини оператор ийм юутай бодно гэсэн. Жишээлбэл зочид буудал дээр та бүхэн харах юм бол те би ганцхан өөрийгөө захиалаад зогсохгүй. Тэ нэг өрөө захиалаад зогсохгүй би нийтдээ 5 өрөө 10 захиалга хийж өгч болно. Тэр хүмүүс заавал чи манай компани бүртгэлтэй байх албагүй. Тэгэхээр чи одоо энийг чинь яах вэ? Та өөрийн одоо үндсэндээ тур оператортай болчих гэсэн үг шүү дээ, тэ? Та ингээд манайхан тэгс одоо манайх нь бол өөрөө бүртгүүлээд 9 үн одоо Узбекистан руу ингээд захиалга хийгээд ирэхэд бол бүхэн дээр 9 үний 5 хоногийн захиалганд 11 сая 200 байхад манайх дээр 5 сая 500-аар захиал явсан ийм жишээнүүд байна. За ингээд та бүхэн харах юм бол энэ дээр нэг баалы лояльнесийг харагдаж байгаа. Энэ 439 гэдэг. Энэ бол анх нөгөө бид нэр энэ компанитай нэгдэхдээ $590 нэгдэх юм. Дэлгэц нь харагдахгүй. Урнаа дэлгэц харагдахгүй. Дэлгэц нь харагдахгүй шиж өгдөө байл. Уучлаарай харагдж байгаа. Та дэлгэцээ хажуу тийшээ болгохдоо та өөрөө таны дэлгэцэн дээр харагдахгүй байна. Биднийх дээр бол бүгдэнд нь харагдж байгаа. За баярлалаа. За тэгэхээр манайхаа та бүхэн харах юм бол энэ утсан дээр орж байгаа хүмүүс утсаа нааш таашаа хөдөлгөөрөө манайхаа энэ тэнд дэлгэцэн ороод харагддаг шүү. За юу. За тэгэхээр хэдүүлээ ингээд энэ оноо харагдаж байгаас энэ $439 энэ оноо энэ бол минийх бол энэ чинь $970 боллоо өссөн. Би тэрийг сайхан шопинг хийгээд ашиглаад ингээд байж байгаа. За тэгэхээр энэ бол юу гэхээр та $590 бүртгүүлдэг. Манай компанид нэгтгэхэд тэгтээ $99 компани энэ платформыг ашигласны бүтэн жилийн лиценз аваад $490 нь таны хуримтлалын санд энэ хадгалагддаг. Хуримтлалын санд хадгалагддаг гэсэн үг тийм. Тэгээд та өөртөө хуримтлалын хадгаламж үүсэ. Энэ хадгаламжаар та энэ 19 төрлийн үйлчлэгээ авч болно гэсэн үг. За энэ 19 төрөнд та бүхэн харсан тийм ээ. Төлбөртэй аяллаас жишээл $300, одоо энэ Малайзиас $400 хасагдана тийм. Шууд та бүртгүүлээд шууд өөрийнхөө энэ хадгаламжийг ашиглаж болдог. Энэгээр давуу талтай шүү манайхаа. За ингээд та бүхэн харах юм бол би ингээд энэ доор бол 15 төрлийн үйлчлэгээ энэ клубны аялал гэдэгтээ нийлээд 15. Дээр нь хараа хиймэл оюун ухаанаар аялаа төлөвлөдөг хамгийн анх аялын салбарт хиймэл оюун ухааны нэвтрүүлсэн компани болвол яа харахгүй энэ MW Airlife компани буюу энэ одоо Travel Advantage платформ дээр нэвтрүүлсэн юм аа. Тэгэхээр та бол одоо энэ хиймэл оюун ухаанаар юугаа төлөвлөж болно. Ер нь манай бүтээгдэхүүний сургалт тусдаа явдаг. Энэ 5 өдөр болгоны 15 цагаас явдаг. Манайхаа 19 төрлийн үйлчлэгээ би нэг дор өнөөдөр бүгдийг тайлбарлаж амжихгүй. Тийм учраас би ерөнхийдөө байдаг гэдгийг та бүхэндээ харуулна заа юу. За дараа нь Smart Finder гэж бас нэг хөтөлбөр байж гэн тийм ээ. За ийм одоо бас ингээд төлөвлөж болдог аялуудыг тий. За ингээд нийтдээ та энэ үүнээс гадна энэ дээр 150 улс руу виз мэдүүлж болдог. 150 улс руу виз мэдүүлж болдог тий. За дээрэс нь 150 улсын eSIM-ийг захиалж болно. За тэгэхээр сая та бүхэнд хэлээд байгаа үнэхээр бүтээгдэхүүнээр ашиглаж маш сэтгэл хангалуун байгаа гэдэг. Энэ eSIM-ийг сая Дубай руу захиалсан Араб Эмират руу. Гэтэл одоо манай Монголын компаниас eSIM аваад явсан манай хамтрагч маань яасан бэхээр очиод бүр зовц. Нөгөөт нь ордог. Нөгөөт нь ажилдаг. Тэгэхэд бид нар платформ дээр авсан eSIM нэгдүгээрт бол 2 дахин хямдхан байсан. Би 20 гигабайтын 30 хоногийн Араб Эмиратын eSIM-ийг өөрийн платформ дээрээс $149 авсан. $149 авсан. Одоо энийг eSIM-ийг купить сейчас орон 30 та одоо тэр дэлхийн улс орон болгон чөлөөтэй авч болно. Яг 20 гигагийн 30 хоногийн одоо Араб Эмиратын eSIM-ийг манай Монголын одоо платформ дээрээс бол 370 мянгаар захиалахаар ирсэн. 370 мянган төгрөг. Та бүхэн харж байна одоо дэлгэцэн дээр харж байна. Араб Эмират, Испани, Таиланд, Индонез гэх тэ бүх одоо улс орнуудад та одоо энэ eSIM-ийн дээрээс захиалж өгч болно тэ. За дээрэс нь төрүүлээ би 150 улсын виз мэдүүлэх. За Монголд бол арай виз мэдүүлэх эрхийн нээгдэг. Энэ бусад улс орноос мэдүүлж болно. Монгол дөнгөж эхэлж байна. Тийм учраас бол яг ийм
алтан үеийн алтан боломжинд байгаа шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За энэ дээр би та бүхэндээ энэ зарим моолуудыг бэлтсэн байж байгаа. Одоо та бүхэндээ харуулъя. Би одоо бидний захиалга хийсэн моолуудыг тийм ээ бэлтсэн байж байгаа. Нэгэнт моол харуулсан чинь нэгсэн моолоо харуулчих. 100 мянган бараа төрлийн бүтээгдэхүүн байна. Манай энэ юун дээр платформ дээр 100 мянган бараа төрлийн бүтээгдэхүүн. $150 дээш та бараа захиалах юм бол Монгол руу ямар ч шипинг байхгүй. Би сая 3 бүтээгдэхүүн захиалсан. Та бүхэндээ сая харуулсан энэ цагийг захиалсан, нөхөртөө цаг захиалсан, өөртөө пүү захиалсан. Тэгээд би $1 тээврийн зардал төлөөгүй. За одоо та бүхний дэлгэцэн дээр энэ цаг харагдж байна. Би одоо эрэгтэй хүмүүсийн цагийг харуулж байна. Арманигийн цаг, Боброфийн цаг тийм ээ. Маш гоё цагууд агааз. Маш гоё юм цагууд одоо манай сая дүү маань 2 цаг хосоороо нөхөртөөгөө хосоороо захиалсан. Арманигийн 2 цагийг захиалсан. Одоо жишээлбэл энэ Арманы цаг $481 энэ гоё цаг тий эрэгтэйний цаг байж гин тий. Тэгэхэд $315 гишүүний хямдрал $166 авах боломжтой. Тэнгүүтээ дахиад нөгөө хадгаламжаас $60 асуулаад $100 $106. Дээрс нь та аялын кредит. За та бүхэн харж байгаа энэ туристический кредит гэдээ орсоор бичсэн байгааз таны цайлаг болгонд аялын кредит өгдөг. Энэ аялын кредит чинь мөнгө гэсэн үг манайхаа. Жишээлбэл миний бол одооны байдлаар 3,000 одоо аялын кредит би цуглуулж чадсан. Тэрийгээ 100 хуваах юм бол би $30 биш ээ $300 болчихно гэсэн үг. Хэд вэ манайхаа хуваахаар. За тэгэхээр одоо энэ 563 гэд бол $5 гэсэн үг аахгүй. Одоо надад үлдсэн би бусыг ашигласан байж гэн тийм ээ. Гэвч ингэж худалдаа авалт болгон дээр та тийц худалдаа авна. Аялын кредит авдаг, цаг худалдаа авал аялын кредит авна, та аяллаа авал аялын кредит авна тийм ээ. Ингээд худалдаа авалт болгон дээр аялын кредит өгдөг байх нэ. Тэгээд үнэхээр одоо бусад платформоос та маш их хямдралтай. За энэ одоо Арманигийн цаг вэ. Энэ дээр айгүй гоё юуны цаг байлээ. Folio гэдэг брэнд би нэг сайн мэдгүй юм байна. За тэгээд юуны цаг. Эмэгтэйгийнх тань байсан. Эмэгтэйгийнх тань хэдүүлээ харъя. За эмэгтэй дээр Роберт Кавалигийн цагнууд байна тийм ээ. Энэ Роберт Кавалигийн энэ бас их гоё энэ цаг байлээ тий. За тэгээд дээрэс юу вэ нөх гэхээр Versace-гийн маш гоё цаг илээ энэ хараа. Манайхаа энэ Versace-гийн бас их гоё цаг агааз. Тэгсэн мөртлөө одоо $1,000 цагийг $642-ээр хямдраад $428-оос хадгаламжаас дахиад $119 асуулж болно та. Тэгэхээр та өөрөө ингээ харж байгаа одоо энэ $132-ийн цаг ishтэй фолигийн тийм ээ. Ингээд төрөл бүрийн үнээр байж гэнэ гэж харж болох нь манайхан. За тэгвэл хэдүүлээ онгоцны буудлууд ямар хямдхан гэж бодож байна. За би одоо эхлээ буудлыг харуулчих. Тэгээд та бүхэнд онгоцны тийз гараад ирчих. Энийг харъя. За манайхан ч одоо утааны үйлрэл эхэллээ. Би бол одоо 12 сард Фукуокт очиж сар болно. Сар болох нь 2 сар болох нь одоо бас бизнесээ хийхгүй болохгүй. Тэгэхээр бол ингээд бид нар чинь утаанаас утаагаад ихэнх нь хүүхдүүдээ аваа явдаг. Тэгвэл та одоо жишээлбэл одоо 12 сарын 7-оос 12 сарын 13-ны хооронд би Улаанбаатараас Бангкок, Таиланд явах тийзэг захиалж харсан. Тийзэг захиалахад өнөөдрийн байдлаар 62 нислэг гарч ирж байна. 62 нислэг гарч ирж байна. За хамгийн ихнийх нь болохоор чинь энэ хараа $616. Air China-гийн чи өөр өрөөнд орчих юм. За тэгэхээр хараа Air China-гийн энэ $616 плед энэ те. Энэс бид нэ $13 нөгөө хадгаламжаас асуулна. Дээр нь 308 аялын кредит авна. За ингээ хажуу талд нь харах юм бол дээр ингээд Air China, за тэгэл Бангкокийн Airways гэдэг юу вэ? За тэгэл Hainan Airlines, Gongkong Airlines, Jeju Airlines, Korean Airlines, Mongolian Airlines гэх те. Монголын одоо мят тэнцлэг энэ гарч ирж байгаа жишээтэй тийм ээ. Тэгээ ирж буцах нь одоо хамгийн хямднаар үндсэндээ нэг эдрийг хасуулаад тоосоод үсэх юм л $600 болох гэж байгаа байхгүй жишээлбэл тийм ээ. За энэ одоо ингээд та захиалж болох нэ. За ер нь бол онгоцны тийзэн дээр нэг 10% хямдрал байдаг шүү. Учир зүгээр тийм хямдхан биш гэсэн үг манайхан. За харин буудлын дээр бол янзын гоё хямдралууд байдаг гэдгийг би бүр баталгаатай та бүхэнд хэлхийг хүсэж байна. Одоо би ингээд буудлын цонхууд нээсэн байгаа. Энэ дээр за минийх жоохон холдоод байж магадгүй шүү. За хэдүүлээ тэгвэл Таиланд явъя дахиад. 12 сарын 7-оос 12 сарын 13 гээд би 2 том хүн 1 номер гээд захиалга өглөө. За тэнгуү чи хэдүүлээ харъя. 1100 нөгөө 2 сая зочид буудал захиалж болно гэж би хэлсэн та бүхэндээ тий. 1130 зочид буудал гарч ирж байна. 1130 буудал. За энэ бол эхнийх нь хэдүүлээ харъя.
Эхнийх нь Бангкок, Таиланд тийм ээ, Метроплатунам Beauty Q Hotel гэж байна. 8.9 Великолепно. Үнэлгээ их өндөртэй байна тий. 8.9 гэдэг чинь Великолепно гэдэг чинь одоо онц гэсэн үг байхгүй юу? Тэгэхэд хараа тогтмол үнэ 7 хоногийн үнэ нь манайха 2 хүн ороход 7 хоног 642 тогтмол үнэ нь манай платформыг ашиглаж байгаа гишүүнчлийн хямдар нь $345. Ингээд $290 юу н орсон шүү манай татвар нь орсон байгаа. Тэнгүү чин та хэрвээ ингээд энийгээс ингээд сонгох юм бол одоо би нэг вебрайтгаас ингээд сонгох юм бол хэдүүлээ номерыг харъя. Одоо ингээд энэ номер нь тийм ээ. Энд одоо стандарт bedroomтэй $290-оос яаж вэ? $26 нөгөө юуг асуулж байна. Хадгалан сангаас асуулж байна тийм ээ. Тэгээд 340 аялын кредит авч байна. Ингээд би $260-оор 7 хоног хоёулаа 260-ыг одоо 2 хүн хуваачих тий. Тэгэхээр хэд $130-аар 7 хоног. $130 дахиад 7 хоногтой хуваачих тий. Үндсэндээ одоо өдрийн $20 юм уу юу юм тий. Иймэрхүү одоо буудлыг бид нэр ингээд захиалж болж байна. Хэрвээ та хүсэх юм бол үнэтэй 5 отоо тансаг буудлуудыг захиалж болно. Одоо энд 1130 буудал гарч ирж штэ Таиландад. Тэ? Энд бета тэр бета заа манайха 7 хоногийн $111 буудал чинчээ гарч ирсэн. 7 хоног. Одоо энэ ч одоо тэрэлжид очиод амрахад бид хэдийг төлдөг гэлээ. Тэрэлжид очиод Монгол гэрт ороход $400,000 төгрөг штэ манайха. Өдрийн шүү манайха. $500,000 болсон. Өдрийн. Энэ 7 хоногийн мөнгөө бодчих. Тэгэхээр бид нар бол нөгөө букинг дээр ямар үнэтэй их мөнгө төлдөг юм бэ гэдгийг би олж харсан. Booking дээрс. Тэгэхээр бол манай платформ одоо бол шууд 150% баталгаа өгдөг. Хэрвээ та ямар нэгэн буудлыг манай платформоос өөр газар хямдтай болох юм бол манай буудлын тэр зөрүүг энэ 150% өсгөж өгнө гэж байгаа шүү дээ. 150% өсгөж өгнө та хэрвээ хямдхан өөр одоо платформ дээрс ийм буудал болох юм бол. Тэгвч бас буудал дээр бол үнэхээр хямдралтай гэдэг нь айгүй олон юмар бид нар одоо баталгаажуулж чадсан юм аа гэдэг хэлхийг хүсэж байна. За одоо буудал юм байна. За тэгээд бас нэг одоо бидэрт их таалагдж байгаа бидний сая яваад ирсэн үйлчлэгээ болвол нөгөө хөтөлбөртэй аялал байгаа. Ваа, үнэхээр гоё аялал. Сая Дубай ямар гоё, ямар хямдхан бид нар яваад ирсэн мэт те. Тэгээд одоо би Малайзад очиж ирсэн л да. Гэхдээ би Малайзаг зүгээр л үндсэндээ бараг дайраад өнгөрч ирсэн. Яг одоо та бүхэн бичлэг дээр сараад Малайзаг ёстой гүнд нь ортол судалсан ийм гоё аялал зарлагдчихлаа манайха. $899 нэг хүнийх. За энэ 6 өдрийн аялал тийм ээ. 6 өдрийн аялал. Энээс та хуримтлын сангаас шууд $400 асуулна. $899-ээс шууд $400 асуулаад $499-оор та энэ Дубайд явах буюу болцтой. За энэ бол Дубайд очиод бол одоо энэ хөтөлбөрийг харах юм бол үнэхээр тансаг тий. Одоо энэ битсийг орчуулад унших юм бол би та бүхэндээ товчхон хөтөлбөрийг хараадах. Эхний өдөр очиод таныг онгоцноос чинь угтаад авна. Онгоцон чинь хүргээд явна. Энэ бүх үйлчлэгээ чинь орцсон байж гэн. Энэ бүх мөнгө нь орцсон байж гэн тийм ээ. Хоёрт өдөр нь таны Куала Лумпураар Путрача гэдэг энэ хоёроор ингээд бүтэн өдөр чинь ингээд зугаалуулна. Тэр зугаалуулах бүх мөнгө нь хааны ордныг очиж үзнэ. Хуучин тэр вокзалыг очиж үз, Төмөр замын вокзалыг үзнэ гэж байна. Одоо Куала Лумпурын маш өндөр байшин байдаг. Тийшээ харж тэр оргил дээрээс очиж харна. Тэрний бүх плед нь энэ дотроо орцсон байна. 5 отоо буудал нь орцсон байж гэн. Өглөөний сайн орцсон байж гэн. Малайз энэ Путрачо гэдэг юм ягаан одоо сүм байдаг юм байна. Яг нуурын хажууд байдаг засгийн газрын ордон байдаг юм байна гэх тийм ээ. Маш гоё юм тэр Путрачо очиж үзэх юм байна. Хоёр дахь өдөр нь болохоор чинь уул руу явах юм байна. Уул руу явна. Маш гоё энэ алдартай Genting Highlands гэдэг уул руу явах юм. Өглөөний сайгаа сайхан уучаад тэгээд тэнцээ очиж Бату гэдэг аюу том агууг үзэх юм байна тийм ээ. Энэ бол одоо индуист хүмүүсийн шүтлгийн ийм агуу хийдэг юм байна. Тэнд очиод бид нар ингээд канатын зам буюу одоо дүүжин гүүрээр аялна гэж байгаа юм тий. Тэгээд дүүжин гүүрийнх нь мөнгө нь бас орсон тийш. Одоо би сая юунд очивол дүүжин гүүр дээр Горны Алта дүүжин гүүр дээр суугаад бас л бараг л нэг хүний $50 гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд бол одоо энэ бүх мөнгө чи орцсон байж гэн тийм ээ. Тэгээд та тань чи очиж шопинг хийгээд ингээ оройдоо бид нэр Куала Лумпурлаа буцсан. Тэнгүүтээ дөрөвт өдөр нь болохоор чинь энэ соёлын ийм гоё бас аялал байх юм тийм ээ. Соёл биш худалдааны аялал юм шиг энэ China Town, Төв Захаар явна гэж байна. Bukit Bintang руу явна гэж байна. Тэгээ нэг энэ бас энэ сүм Храм Town Hall гэдэг үсэх юм байна. Энэ бол Хятадын маш өвөрмөц ийм архитектур тийм ээ. Ийм одоо болсон сүм байдаг юм байна. За тэгээд энэ биний гоё гудамжаар бас аялна. Энэ нөгөө хоолны гудамж алдартай одоо Фукок та бүхэн гадаад явж байгаа. Нэг гоё зүгээр нэг гэрэлцэн хоолны гудамж байдаг тий. Тэр хоолны гудамжаар ингээд аялах юм байна. За энэ хоолны гудамжаар та очиод хоол идэхээр бол энэ үндэнд ороогүй шүү гэж хэлсэн байна. За 5 дахь өдөр нэг гоё юм нь өөр хотлоо явна.
Малайза Малаку гэдэг хотлоо явна. Өглөө сайхан цайгаа уучаад ингээд таныг бэлэн автобус ирээд аваад ингээд Малака гэдэг хотлоо явна. Тэгээ энэ бол одоо дэлхийн ЮНЕСКОгийн өвд бүртгэлтэй ийм агуу соёлын өөрдөн гэж байна. Тэгээ тэнд орвол одоо фамус гэдэг цайз байдгийм байна. Одоо Пётрийн ариун сүмэн байдгийм байна. Пётрийн тэр хоолом тий уул хайрхан байдгийм байна. За тэгээд Малакагийн нэг гоё юм нь юу гэхээр Баба хаус гээд бүргээд үнэхээр ингээд ийм гоё тансаг бүүтик отель юу яах юм бэ? Энэ бүр айгүй олон жилийн өвтөө өвлөгдөж ирсэн энэ бүүтик отель гэдэг нь юу хин одоо ийм дэлгүүртэй буудал гэсэн үг байхгүй юу? Дэлгүүр буудалч гэдэг юм уу те? Тийм буудалд буун гэсэн үг. Одоо Куала Лумпурс бүр яваад тийм ээ өөр хотлоо бүр яваад очиад дахиад уулын орой дээр гэж байгаа манайхаа. Уулын орой дээр тэр дээр очиж буунаа. Тэгээ тэнцээ очиод бүр ингээд эртний нөгөө ахуй амьдралтай танилцсан те. Айгүй тийм олон өв соёлтой ингээд танилцсанаа. Тэгээ буцаад ингээд Куала Лумпурда 6 дахь өдөр нь буцаж ирээд ингээд таныг онгоцны буудлуу трансфер хөргөж байна. За ямар энэ манайхаа гоё аялал нөө. Ингээд та бүхэн энэ платформоо ашиглах эрхээний чинь хадгаламжаа үүсгэсэн тийм ээ. Шууд оруулсан $590-ийнхаа $400 шууд одоо аялалтаа шууд ашиглаад ингээд $499 нэмж төлөөд тий тэгээ та энэ сайхан 5 отоо буудалд буугаад ингээд аялаад ирэх нэг үнэхээр энэ намрын улиралд болвол сэтгэл санаагаа сайхан сэргээгээд ирэх ийм аялал одоо зарлагдсан байгааг та бүхэн танилцуулахад их таатай байна. За ерөнхийдөө би бол одоо бүтээгдэхүүн талаар мэдээллийг энэ түрээд өндөрлж байна. Одоо орлого олох боломжийн талаар. За бүтээгдэхүүн миний танилцуулсан бүтээгдэхүүн үйлчлэгээ танд одоо ямар санагдж байна? Тань таалагдж байна уу? За тийм учраас та бүхэн 1-10 оноогоороо Малайза аялал таалагдж байна манайхаа. Малайза аялал. За Малайза аялал 1-10 оноо таалагдж үнэхээр гоё нэрээ. Өстой явдаг газар шүү манайхаа. За бид нэг юм хэлээ манайхаа бид нар Малайза аялал дээр яаж явах уу гэхээр одоо Малайза групп үүсгэж явж байгаа. Тэгээд бид нар бол Хөх хотоос одоо хүмүүсээ нисгийгээд Хөх хотын буудлыг үтсэн. Манай буудалтай манай одоо платформ дээр Хөх хотоос Куала Лумпур руу ирж буцах плед нэг $250 хавцаа байлээ. Тэгэхээр олвол одоо тийм хямдалтай явах нь шүү дээ манайхаа. Ингэж явж болж байгаа шүү. За тэгээд мэдээж Улаанбаатараас аюугаар явчих болно. Хэрэв өсөх юм бол та шууд нисгээрч явж болно. Таны ерөөсө дур гэсэн үг тий. Та нэг 2 хүнтэй ч юм уу өөрсдөө зохион байгуулалт явчих болно. Хамт олонтойгоо суг нийлээ явж болно. Яаж өсөж гэн яг тэргээрээ л явж болно гэсэн үг. Очоод олвол компани зохион байгуулалтанд очино гэсэн үг. За ингээд ийм гоё үнэхээр за хэрвээ та ийм гоё платформыг зүгээр ашиглаад зогсохгүй тийм ээ. За нэг юм хэлхийг хүсэж байна би та бүхэндээ. Энэ $590 би яриад байгаа шүү дээ тий. Энэ нөгөө баазын лояльность гэдэг чинь энэ хэрвээ та хүсвэл одоо та одоо ингээд аялалдаа хөрөнгө оруулалт хийгээд сарын $120 $240 болж өсөж авдаг шүү. Сард энэ бол үнэхээр том боломж би хардаг. $120 $240. Өнөөдөр банк ямар ч банк тэгж өсөхгүй манайхаа. Банкнд бид нэр амар дуртай 18 жилийн 18% ч мөнгө хийчихдэг байхгүй юу? Банкнд авчиж жилийн 18% мөнгө хийчихдэг шүү дээ тий. Энд бол таны мөнгийг шууд цард нь 100% өсгөж өгч байна. Тэгэд энийг та энэ шопингд ашигла, энэ аялалдаа ашигла гэдэг боломжийг нээж өгч байна. Хэрвээ та үнэхээр өөрийнхөө халааснасаа би төлмөөргөө энэ ч бол зардал биш шүү манайхаа. Энэ бол хөрөнгө оруулалт гэдэг аюул сайн толгоонд бичиж авч байгаа гэсэн зардал биш те. Хэрвээ та үнэхээр энэ одоо хөрөнгө оруулалтыг өөрийнхөө халааснаас хийхгүй гэж бодож байвал та бизнесийг хийж болно. За бизнесийг та сонирхож байна уу? Та орлого олохыг хүсэж байна уу? Ийм гоё аялын бүтээгдэхүүнтэй орлого олж санхүүгийн эрхчлөөг бүтээх ямар ч орон зай, газар нутаг, байшин саваас цаг хугацаанаас хамааралгүйгээр бизнес хийж санхүүгийн эрхчлөөнд хүрж сарын $5,000, сарын $10,000, сарын $20,000, сарын $100,000 олохыг хүсэж байгаа хүмүүс байвал бичээрэй та хэдийг олохыг хүсэж байна. За сарын $5,000 бол 5 гэж бич. 10 бол 10-ыг бич. 20-ыг 20. $10,000, $90,000 гэж байна. 10-ыг олъё гэж байна. 20-ыг олъё гэж байна. 20k. Супер. За тэгэхээр одоо үнэхээр боломжтой гэдгийг харуулъя би. Та бүхэндээ үнэхээр боломжтой. Яагаад гэвэл би 2 сарын дотор хийж чадсан. Та бүхэн болвол бас хийж чадна. Тэ? Тэгэхээр одоо л яг алтуу байна. Одоо би бизнес руу орох гэж байна. Тэгээ та бүхэн анхаарлаа сайн хандуулаарай.
За ингээд та бүхний өмнө би одоо өөрийнхөө бизнесийн нууц галтгоолоо оруулж байна. Ингээд би та бүхэнд ил тод сайхан өөрийнхөө аккаунтыг харуулж байна те. За тэгэхээр энэ бол миний бизнес аккаунт. Тэгэхээр хоёр платформ байдаг гэж хэллээ. Сая бол Travel Advantage гэдэг бол бүтээгдэхүүн үйлчилгээний платформ. Харин энэ бол бизнес платформ. За миний би 5 дахь цолонд J гэдэг цолонд хүрсэндээ туйд их баяртай байна. Үнэхээр бол одоо сарын дотор хүрсэн, одоо сар гарангийн дотор хүрсэн энэ цолонд. Өнөөдөр та бүхэн бодоод үзтээ 103 сарын хугацаанд MW Airlife компани маань Travel Challenge зарласан юм аа. Хамгийн олон шинэ хүмүүсийг бүртгүүлсэн улс орнуудыг хооронд нь уралдуулсан. Нөгөө 150 улс чинь уралдсан да. Ингээд 150 улс уралдсан чинь шилдэг 20 гарч идэг юм байгаа зү. Шилдэг 20 нь угаасаа шилдэг ихний 10 урамшуултай байсан баха. За ингэсэн чинь ингээд бид нар чинь ингээд уралдаа нэг харсан чинь би чинь тэр юун тэр шилдэг 100-д орох, шилдэг 20-д орох тэр хоол хэдэн оноотойгоор л эхэлж исэн байхгүй юу. Нэг харсан чинь 20 л ороод ирлээ шүү. Ваа энэ 20 дотор нь ямар улсууд байна аа? Өмнөс Солонгос, Америк нэгдсэн улс, Казахстан, Өмнөс Солонгос, Япон, тэ? За тэгэл Украин, Япон. За энэ Украин бол одоо намайг өрсөн. Миний одоо дээдлийн спонсор энэ тэ. Өнөөдөр миний спонсор 5 дугаар байранд явж байна. Монгол өнөөдөр нэгт гарч байна. Гарч ирсэн. Бид нар нэгт явж байна манайхаа. 2757 оноотой 1-р байранд явж байна. Одоо энэ хөтөлбөр дуусахад хэдхэн хоног үлдлээ? 10 сарын 19-нд дууссан юм аа энэ хөтөлбөр. Тэгэхээр энэ хөтөлбөр дуусаад одоо Монгол бол ялагчаар тодорно. Монгол бол ялагчаар тодорно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ та бүхний оролцоо маш чухал шүү манайхаа. Хүн болгын хүчин тэтгэл маш чухал. Тэгээд одоо Турк би явах гэж байна. Манайх хамт олноороо явна. Манай Европын баг бас ирнэ. Ингээд 10 сарын 24-өөс 25-аас 26-ны хооронд Турк Стамбулд маш том олимп болно, бизнесийн олимп. Тэр олимпээр Монгол гэдэг нэрээ мандуулж тийм ээ. Үнэхээр ялагч болох ийм боломж бидний өмнө нээлттэй байгаа. Бид нар бол энэ 2 сар гарангийн хугацаанд хийсэн ажил маань ингэж өнөөдөр те энэ олон улс орнуудын өмнө гарахад нөлөөлж байна гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэгээ компани маань яадаг вэ гэхээр энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр нөгөө бүтэн жилийн хугацаанд манайхаа бүтэн жилийн хугацаанд та одоо $490 хадгаламжаа үүсгэж байгаа шүү дээ. 590-ээр бүртгүүлээ те. $100 нь бол компани лиценз өгөөд тэр $490 сард та $120 хөрөнгө оруулалт хийгээд 240 би одоо эхний сараа 120 240 болгосон, хоёр дахь сараа 120. Энэ онгоц явж байгаа манайхаа онгоц. Энэ онгоц нисэж штэ. Тэ? Тэгэхээр та үндсэндээ $490 хадгаламж хийчээ жилийн дараа гэд $3130 болгож авах бүрэн болцоотой. Тэ? Тэхийн тул та бизнес хийх гэж байгаа чи 3 хүн бүртгүүлнэ. Та 3 хүн бүртгүүлчих юм бол таны сарын $120 хөрөнгө оруулалтыг чинь та өөрийнхөө бонусаар төлчихнө гэсэн үг. Тэгээд тэрийг яаж ин дээрэс нь 240 шулгаад авна. Үнэхээр супер одоо нөхцөл байна гэж харж байна. Тэгээд нүгээрээ та шууд эхний өдрөөсөө ашиглаж болно. Эсвэл хадгалаад жилийн дараа 100% ашиглаж болно. Эхний өдрөөсөө ашиглыг бол тодорхой хувь хэмжээгээр маш өндөр хувь хэмжээгээр ашиглуулж штэ манайхаа. Та одоо боддоо Малайзийн аялалд таны $490 хадгаламжийг чинь 400-ээр ашиглаж болно. $400 ашиглаж болно гэдэг чинь бараг 90% нь ашиглуулчих. 80-90% нь ашиглуулчих штэ манайхаа. Тэнгүүтээ нэг сумаар хоёр тулаа бодчихно. Та бизнесээ эхэлчин дээрэс нь шууд аялалдаа явчихжин тий. Үнэхээр одоо энэ манай компани бол хүнд маш өгөөчтэй байна гэдгийг одоо та бүхэн олж харах хэрэгтэй. За ингээд хэдүүлээ бонусаа яаж авдаг юм бэ? Би одоо нэр яг үндсэндээ нэг дэлгүүр ажиллаж байгаа юм шиг өдөр болгон орлого олж ирж байгаа сэтгэл маш хангалуун байна. Би анхны бизнесээ 2004 онд хүрээтэй рестораныг $200,000 ойролцоогоор $200,000. За нэг $5,000 хямдруулаад $195,000 тоочно хэлэх юм бол худалдаж авч ирсэн. Тэр үе чинь бас их мөнгө штэ тэр тий. Хамаг юмаа зарж хурамсаа байж зарж хамаг юмаа зарж байр саваа зарж банкнаас зээл авч өстой нэрэ шүн худлаа ирдэг 24 цаг нэлэх биетэй ажилтдаг байсан нөхөртөөгөө хамт. Гэтэл одоо тэр рестораны хажууд өнөөдөр рестораны өгж байгаа орлого одоо тэрийг офис болгоцсон л та. Энэ бизнес хамаагүй бага байна. Хамаагүй бага байна манайхаа. Тэгэхэд би энэ бизнесийг $1000 эхэлсэн шүү дээ. Яг бол $490 миний хадгаламж юм чи. Би тэргээр чи бараагаа захиалаад авчиж шээ. Шопинг хийчих чинь, аялдаа явчих чинь тийм ээ. Үгүй ийм бизнес одоо хаана гэдэг мэдэхгүй юм байна те. Тэгэхээр одоо бол одоо ямар ч эргэлзэх юм байхгүй гэсэн үг манайхаа. За ингээд та бүхэн юу харж ийн вэхээр миний одоо энэ платформд миний комиссийг харж байна. За одоо миний нийтдээ авсан дүнгээ танилцуулъя. Би $36,964 өнөөдрийн байдлаар
ингээд авсан байж байна. Өнөөдрийн байдлаар тийм ээ. За миний хүлээгдэж байгаа мөнгө гэж байгаа. Энэ бол одоо 36,900 за 37 мянган доллар гэж бодчих манайхан. За энэ бол үндсэндээ шилжигдсэн мөнгө гэсэн үг. За одоо шилжигдээгүй мөнгө 3858 доллар болж байна. Өнөөдөр 40,800 доллар 2 сар хагасан дотор оллоо. Энэ бизнес 40,800 доллар. Хамгийн гол нь та бүхэн харах юм бол тийм ээ. Өнөөдөр 360 доллар надад ороод ирсэн байна. 10 сарын 14 өчигдөр 380 доллар орж ирсэн байна тийм ээ. Өчигдөр дахиад 600 доллар миний 7 хоногийн бонус гарч ирсэн байна. Өчигдөр чинь тийм ээ өчигдөр юм уу? Тий. За өчигдөр 360 тий. За ингээд орж ирж байна тийм ээ. 7 хоног болгон өдөр болгон бонус орж ирдэг. Ийм гоё бизнес тогтолцоо байна манайхаа. 9 төрлийн урамшуул өгдөг компани. Шууд урилдаа урамшуул гээ 80 доллар өгдөг тийм ээ. Fast start гээ хурдан гарааны 150 доллар өгдөг. Би fast start бол аваагүй. За энэ дээргээ дарах юм бол fast start аваагүй. Яг гэвэл би эхний 1 сар ажиллаачгүй, ойлгоочгүй юм чинь би Горн Алтаа яваад гисэн 7 сар 6 сарын 29-нд бүртгүүлчихээ тэгээ Горн Алтаа явцсан. Тэгээ явж ирчээд 8 сарын 1-ээс ажиллаад тэгээд бүр нүд оройдор гарсан л да. Яг би ч гэсэн ийм орлого авах гэж итгээгүй байсан. Ийм их өгнө гэж тэгээ өгдөг юм бэ? Авдаг юм бэ? Одоо та бүхэндээ би e-wallet гэдэг төрөвчөө харуулъя. За энэ төрөвчлөө ингээд шилжээд ороход болвол энэ төрөвчлөө одоо ингээд шилжээд ороход болвол одоо ингээд өдөр болгон би шилжүүлдэг тохиргоо хийчихдэг. Тэгээ өдөр болгон одоо ингээд 78 100 278 ч гэдэг юм уу те. Ингээд мөнгө орж ирээд байна. Би өнөөдөр гоё шинэ үйлчлэгээ хийсэн. Юу гэхээр карта би та бүхэндээ үзүүлнэ гэдэг ингээд карта хажуудлаа бэлдсэн. Ийм мастер карт байна. Энэ мастер картыг танд одоо компани нэртэй энэ мастер карт надад шуудангаар ирсэн. Тэгээ энэ мастер карт руугаа би шалгаж үзээд $100 өнөөдөр шилжүүлсэн. Тэгээ та бүхэн гэж одоо гүйлгээ одоо хийгдэж байна. Боловсруулагдж байна гэж. Ийшээ ороод ирэнгүүт нь би одоо ATM-ээс очиж мөнгө авна, шалгаж үзнэ гэсэн үг те. Ингээд гэтэл энийг бол би яаж ийнэ вэхээр банк руугаа айл үшээ одоо зөндөө одоо шилжүүлээд авцсан. Банк руугаа бол шууд ингээд шилжүүлээд авангууд чинь миний одоо ингээд банкны мэдээлэл байж хахад бол шууд одоо банк руугаа шилжүүлээл 1 хоногийн дотор ажлын өдөр шилжүүлэхэд маргааш нь шууд орж ирчихлээ. Дээрээс нь та яг хөө биткойноор авч болно. Bybit лөө Binance лөө ч юм уу биткойноор авч болно. За тэгэхээр бол та мөнгөө бэлнээр бонус нь дандаа бэлнээр авна. Ганцхан тэр гишүүнчлийн үгээ одоо энэ дэлгүүр шопингоо бол бид нар нөгөө хадгаламж хуримтлаасаа хөрөнгө оруулалтаасаа хийдэг гэсэн үг ш, авдаг гэсэн үг ш. Манайхан заа юу. За энийг би яагаад би та бүхэнд хөрөнгө оруулалт гэдгийг хэлээд байна. Үнэхээр хөрөнгө оруулалт байхгүй 120 $240 болгоно гэдэг хөрөнгө оруулалт гэсэн үг манайхан. Тэгээс тэр чинь зардал биш манайхан. За юу. Энэ бол одоо бизнес одоо сэтгэлгээ гэж ойлгох нь хэдүүлээ. За тэгээд би та бүхэндээ одоо юу гаргахыг хүсэж байна вэ гэхээр ингээд манай компани платформ дээр бол сургалтын хөтөлбөр маш хүчтэй хөтөлбөртэй байж байна. Дээрээс нь одоо манай би өөрөө одоо энэ 20 жил тархиндаа $100,000 хөрөнгө оруулалт хийж боловсролыг олж эзэмшлээ. Тийм учраас бол би одоо дагуулж явж байгаа хүмүүсээ бол сургадаг. Өөрийнхөө үн цэнтэй маш олон мэдээллүүдийг өгдөг. Одоо 10 сарын 20-ноос хиймэл оюун ухааныг те эмблемийн бизнес ашиглах шин томьёо гэдэг энэ том сургалтыг одоо манай Артем Нистеркагийн сургалтыг би дагуулan сургаж авч явах гэж байна. $1,200 сургалтыг силвер цолон төрсөн хүмүүс эхний 3 өнөө бүртгүүлээд эхний цолон төрсөн хүмүүс үн төлбөргүй явна. Оролцсон. Гадны хүмүүс бол төлбөртөө оролцсон. Та хэрвээ хүсэх юм бол бас энэ сургалтанд хамрагдаж болно. За энэ дээрс би та бүхэнд юу харуулахыг хүсэж байна вэ гэхээр энэ товчоо бас маркетингийг харуулах. За энэ би маркетингэд татсан байгаа. Энэ дээр орс хэл дээр байгаа. Тэгээд ер нь бол компани маань эсэнгээгийн орнолоо дөнгөж энэ 2025 онд орж эхэлсэн. 13 жил болж байгаа, 12 жил болж байна. Тэгээд эсэнгээгийн оронд одоо дөнгөж орж эхэлсэн. Тэгээд одоо орс хэл дээр бол материалууд их байгаа. Монгол хэл дээр бид нэр өөрсдөө материалуудыг бий болгож байна. За ингээд дэлгэц та бүхэн солигдоод харагдсан гэж найдаж байна. Харагдсан уу манайхаа? Окей, супер. За энэ Yoni Ashuru гэдэг компани үүсгэн байгуулж байна. Ийм сайхан гэр бүл 2 охинтой, эхнэр хүүхэдтэйгээ. За энэ гэр бүл одоо энэ үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд үнэхээр аялыг одоо маш энгийн болгоё. Тэ аялыг айгүй хүртээмжтэй болгоё. Аялыг хямдхан болгоё гэдэг уриатаагаар бол энэ бизнесийг одоо эхлүүлсэн байдаг юм аа. За тэгээ бид нар бол түрүүн хэлсэн 7 хоногор хурдан орооны бонус авдаг те. Та бол эхний шинэ бүртгэлээс $80 авна. Тэгээд энэ 2 хүнээ 7 хоногт багтаачвал $150 танд нэмэлтээр
хурдан гарааны fast start бонус гэж өгдөг. Ингээ 21 оны дотор та хурдан гарааны бонус авах хэрэгтэй. Гэхдээ $150-ын 75 дараа сард нь гардаг шүү манайхан. За нөгөө 3 идэвхжэлтэй ихээр дараа сард нь гардаг гэсэн. За хувийн өрөлтийн бонус. За энэ $20, $40 гэх хэрэгжлийн өрөлт байдаг. Эдгээр бид нэр ярьдгүй маа. Одоо миний өнөөдрийн байдлаар би одоо 50 гаруй хүн бүртгүүлсэн байна. Нэг ч хүн энэ баг бүртгэлээр хийгээгүй. Яг л энэ ашиггүй. Би мэдж байгаа тул тийм ээ. Турбо гараагаар эхэлнэ. Турбо элит гэдэг гараа бол $590. Тэгэхээр та турбо гараагаар хүн урахад танд нэг бүртгэлээс $80 кампа өгнө. Та хинээс ч авахгүй ш. Тэр хүнээс авахгүй. Манайхаа ингэж бити буруу энэ дүүрээрээ зөвхөн кампа таныг маркетинг хийсний чинь төлөө өгж байгаа. Маркетинг хийсний төлөө таныг урамшуулж байгаа гэсэн байхгүй юу? Тэгэхээр та $80, 2 хүн урах юм бол та $160. Энэ $160-оор та 7 хоногт багтаагаад урьчих юм бол дахиад $150. Ингээд $310. Дараагийн 7 хоногт дахиад 2 хүн $310. Дараагийн 7 хоногт ингээд 2 хүн дахиад $310. Ингээд $930 та 21 оны дотор авах боломж нээлттэй байна гэсэн. За хамгийн гол нь дараагийн их орлого ичхүүл. Би энэ бизнесийг яагаад хийж байгаа? Сайн намайг Дубай хэлээд ирэхэд та бүхэн анзаарсан тийм ээ. Дубай хэлээд ирэхэд бол өдөр болгон миний орлого орж ижсэн. Өдөр болгон би ямар ч шинэ хүн бүртгүүлээгүй. Би Дубай хэлээд ингээд тэр үеэ айгүй гой бичлэгүүдээ ш тавьж амжихгүй. Одооноос би бичлэгүүдээ тавьж эхэлж байгаа стори дээр. Маш гой бичлэгүүдээс. Тэгээд бол тэгээ аялаад намайг амраад явж яхад миний дасанд мөнгө орж ичээ. Энийг пассив орлого. Идэхгүй орлого. Өөрийгөө зарж орлого олгох штэ. Өөрөө л хөдөлж ивэл мөнгө олдог. Би өмгөөлөгч яагаад болсон? Өөрөө зүтгэж л мөнгө олно. Өөрөө зогсчул мөнгө олчдөг. Ийм гэсэн үг те. Уламжлалт бизнесээс үнэхээр би залхсан. Ажилтны салин өөх тийм ээ. Тэгэл өдөр болгон тэнцээ очиод ингээл айгу үнэхээр одоо сонирхолтой болсон. Уламжлалт бизнес хийх бол тийм учраас ресторана татан буулгаад түрээслэлцээ одоо их амар болсон. MLM бизнес бол үнэхээр гоё бизнес. Хүнийг маш их хөгжүүлдэг тий хамт олонноороо ганцаараа биш тийм ээ. Таны хүчийг 10 дахин 100 дахин 1000 дахин нэмдэг аахгүй. Таны цагийг 10 дахин 100 дахин 1000 дахин хэмнэдэг боддоо манайхаа. Та ганцаараа өдөр болго 10 цаг ажиллаад ах уу? Таны баг 100 хүн ажиллаж байна гэж бодъё. Тэр 100 хүнээс 5 цагаар ажиллая өдөр тийм ээ. Та 500 цагийг хэмнэх нь шүү дээ. Энэ чинь хүч, энийг пассив орлого гэдэг юм манайхаа. Энийг пассив орлого гэдэг. Таныг амарч явахад аялж яхад орлогч орж идэг. За тэр компани бол яадаг вэхээр дараагийн төрлийн орлого дээр энэ пассив орлого өгдөг. Та хэдэн хүн хувьчлан урьж чадсан тэргээр чинь тэр $80 цолонд эхний цолонд хүрээ та $100 авна. Дараагийнх нь 120 болно. 140, 160. Одоо миний цолон дээр энэ нэг шинэ бүртгэлээс надад компани маркетинг одоо зардалт нь чи окей ажиллаа оёмагээ $180 өгч. Түүнээс гадна би сар болгон надад 10% одоо тий 10-аас 25% болвол 10%. 26-аас 50 хүн бол 15%. 51-ээс дээш бол 20%. Одоо би 20% авч байгаа. 51-ээс дээш дэвчгээд 20%. Тэгээд 100-аас дээш бол 25%. Та хэдэн ч өөрж болно. Энэ классик бинар гэдэг маш гоё систем. Хоёр багаар явдаг. Маш гоё систем. Би үнэхээр Polar Transfer гэдэг хайртай, бүтээгдэхүүндээ хайртай. Миний анхны би ерөөсө хоёрхан сүлжээний компанид ажиллаж байна. Би хамгийн анхных нь бол Polar Transfer одоо хүртэл ажиллаж байгаа. Анхны $100 би тэр компаниас олсон. Анхны $20,000 орлого би 4 жил ажиллаж хүрсэн бол энд би 1 сар ажиллаж хүрч. Үнэхээр аялын бүтээгдэхүүн гэдэг бол одоо энэ цахим бүтээгдэхүүн тий айгүй хялбар амар байдаг юм бэ. Тэгээ хүмүүст энэ бол маш хурдан ойлгодог ийм бүтээгдэхүүн гэсэн үг тий. Тэгээ би одоо энэ дараагийн төрлийн урамшуул миний авдаг тий багийн өсөлтийн урамшуул гэж авч байгаа байхгүй тий. Баг ингээд өсөөд багт ингээд би хүн бүртгүүлэг олж миний багийн хүн урахад надад бол тийм ээ цолноос амаарад $20, $40, $60, $80 гэж гарч ирдэг. Гэхдээ та бүхэн хардаа нөгөө нэг 340 элит гараа хэрэгжлийн гараа бизнес гараа турбо гараа хоёрын ялгаа энэ дээр гарч ирдэг байхгүй юу? Ялгаа энэ дээр та $340 бүртгүүлж олно. Тэгвэл та $120 даблдаж авахгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар та урамшуул авахаараад бас даблдаж авахгүй. Энд дээр бол та нэг удаа турбогаар $590 бизнес эхлээд даблдаж авдгаараа энэ давуу талтай. Тийм учраас хүмүүсийг одоо алдагдaltaй байлгахын тулд анхнаасаа $590 маш бага мөнгөөр. Энэ $590 та хинч авч хайчаагүй тийм ээ. Зүгээр та өөртөө хадгаламж үүсгээд хомтлын сан үүсгэж байна гэсэн. За ингээд та хурдтгалын бонус, хурдсгуурын бонус авдаг. Энэ бол одоо би авдаг $600. Баг дотор чинь 6 он 7 хоногт нэмэгдэх ч юм уу 12 нэмэгдэх тусам та яаж $600, $1200 аваад идэг. Би тэгвэл та бүхэнд харуулсан шүү дээ $600 гэдэг 7 хоног гардаг бонус энэ гарч байна. За хамгийн гол бонус өдөр тутмын бонус. Өдөр тутмын бонус.
Эхний цолон дээр $4, хоёр дахь цолон дээр $10, дараагийнх дээр нь $15, дараагийн нь $25, $40, $80. Энэ бол өдөр болгон та энэ цолоо хамгаалаад байх юм бол таны баг дотор шинэ хүн орж ирээгүй таавна. Гоё яагаад? Би одоо энэ $40 авдаг. Одоо хэдүүл харин миний үйл энэ дээр $40 нь хаана гарч ирэ? Оюумагийн $40. Report дээр биш. Өдөр болгонд энэ өдөр тутмын бонус гэж нэрлэдэг. Өдөр тутмын бонус гэсэн үг. За би дэлгэж солиход солиж байгаа зү манайхаа. За энэ ингээд солигдсон байж байна тийм ээ. Энэ тийм багаз $40 гарсан байгаа. Өнөөдөр ингээд өдөр болгон $40 гарч байна гэсэн үг. За тэгээ одоо дараагийн цолонд би ахих юм бол хэд болох нь? Даблдах нь шүү дээ манайхаа. Өдөр болгоны бонус нь $80 болно гэсэн үг. За би одоо нөгөөтгөө сайхан хайнаа. Одоо нөгөө миний презентацийн хаашаа орчих. За энэ дээр байж байна. За хэдүүлээ ингээ харъя. Тэгээ та боддоо өнөөдөр тэр Дубайд болсон live experience хөтөлбөртэй аялал дээр хөлөг онгоцон дээр явж байгаа. Бид нар хажуугаар нүгрэл ингээ явсан хүмүүс чи хэд авдаг гэж бодож байна. Одоо жишээлбэл энэ тэл triple diamond гээд Александр Привизен сарын $100,000 авдаг. Тэрний $100,000-ийнх нь $45,000 өдөр тутмын бонус. Өдрийн $1,500 гэсэн үг. Жишээлбэл те. Хамгийн өндөр нь та өдрийн $15,000, сарын $450,000 авах бүрэн болцоотой гэсэн үг. Тэгээ тэр хөлөг онгоцон дээр чинь сарын $50,000, $100,000, $20,000 дандаа амжилтанд хүрсэн. Таны хүрээлэл ер нь таныг амжилтанд хүргэдэг шүү дээ манайхаа. Маш их нөлөө үзүүлдэг. Та сөрөг хүрээлэлтэй болохгүй бүтэхгүй чадахгүй гэдэг л пожалуйста болохгүй бүтэхгүй. Тархинда блок хийгээд тархинда жом ургуулаа суугаад байл тэгэл суугаад байна. Болно бүтнээ амжилтаа урагшаа тэмүүлж хүрээлэлд ороод ирэх юм. Та пуужингийн хурдаар тесрэлт хийн манайхаа. Энэ бол пуужингийн хурд шүү дээ. Би одоо ийм бизнес мэдэхгүй байна. Би ч одоо олон жил бас бизнес хийлээ. Үйлдвэрлэл хийж үзлээ манайхаа. Амаргүй хэцүү. Үйлчлэлийн салбарт ажиллаж үзлээ. Амаргүй хэцүү. Ер нь амар ажил гэж байхгүй л дээ тий. Гэтэ эн чинь ямар гоё юм бэ? Амаа ажилуулал яриад хүнтэй яриад боломжоо хаваалцаад энэ дээр хин ч хэнийг гуйдгүй шүү манайхаа. Би ганцхан нүдийг нээж өгдөг, боломжийг нээж өгдөг. Тэр боломжийг хараад хоёр нейрон холбогдоод оюумаа хамтдаа урагшлаа хамтдаа явъя гэж окей супер даваа урагшаа гэдээ дагуулад хөтлөөд явна. Уулын оргилоо хамтдаа гарна гэсэн үг. Үгүй гэх юм бол тэр хүн одоохондоо цаг нь болоогүй. Магадгүй жилийн дараа орж ирсэн бадгүй. Тэр хүний сонголт гэсэн үг тийм ээ. Ийм л ажил бид нар хийж байгаа шүү. Үнэхээр гоё бизнес. Ямар өнцгөөс яаж харах уу гэдээс шалтгаалдаг нь бол хүний сэтгэлгээний асуудал гэсэн. Дараагийн бонус нь та бүхэн хардаа ерөнхийлөгч бонус. Би бас энэ сард анхны бонус авсан 10 сарын 1-нд авсан. Энэ юу гэхээр нөгөө хоёрхан хөлөөр явдаг, хоёрхан багаар, хоёр жигүүрээр, хоёр мөчрөөр явдаг. Энэ дэм дэмэндээ дээс ирчэндээ явдаг. Тэгэхээр энэ нөгөө жижиг багаасаа танд дахиад пассив орлого өгдөг. Жижиг багын онооноос нь 20% өгдөг. Ингээд одоо та баг нь жишээлбэл одоо 1000 оноотой гэвэл 20% нь хэд байх вэ? $200 ч юм уу те? Гэх жишээ нэ. Ваа, дараагийн 9 бонус одоо хэдгэн болоо явчих. Машины бонус өгдөг. Тэгээ энэ одоо би бас сар болгон авдаг. Одоо $500 тодорхой нөхцөлтөөр өгдөг. Миний бол одоо сар болгон $250 машины бонус бэлэн мөнгөөр өгж байгаа. Бэлнээр өгж байгаа. За тэгээ энэ бас ингээд янз бүр ингээд нөхцлүүд байдгийг шүү гэдэг. Та бүхэндээ хэлье. Тэгээ өнөөдөр бүгдийн нэг дор ирчих болно. Тэгвэл та маркетингийн дараа нэг бүрчлэн судалж болно гэсэн. За дараагийнх нь маш гоё ингээд урамшуул өгдөг юм. Энэ хараа нөгөө цолонд хөрсний урамшуул нэг удааг урамшуул те. Ваучер өгдөг юм байна. $300. Миний жид гэдэг цолонд төрөөд би одоо 2 хүний үнэгүй аялал очсон. Live experience аялыг үнэгүй өгнө те. За тэгээд Ruby дээр болохоор чинь бүр ингээд $2,000 аялал өгнөлг нь юу гинөө энэ ерөнхийлөгчтэй хамт аялна л Майами аялна гинэ манайхаа. За дараагийн цолондоо $15,000 бэлнээр өгнө л гэж байна. $25,000. Ваа. Black Diamond цолон дээр маш гоё тансаг автомашин өгнө гэж байна. Royal дээр $150,000, Double Rare $200,000, Triple дээр супер кар машин өгнө гэж байна те. За тэгэд энэ гоё юм нь хамгийн өндөр цолонд төрсөнд юу өгнө гэж бодож байна. $1 сая байшин. Та дуртай газараа $1 сая бил аваараа манайхаа. Энд чинь таны урамшуудаас гадна шүү дээ. Таны сарын 20,000, 100,000 тэр доллар чи гадна $1 сая. Ваа, $1 сая авцгаая монголчуудаа. Бидний зах зээл ганцхан Монгол биш шүү. Бидний зах зээл дэлхийн зах зээл 150 улсад үйл ажиллагаа явуулж болно. Өнөөдөр миний баг Оросын зах зээл рүү гарсан байна. Оросууд маань сайхан ажиллаж байна те. Одоо Казахстан руу гарахаар ажиллаж байна. Бид нэр Узбекистан руу гармаар, Станы бүх улс руу гармаар энэ бүгдөө Европын зах зээл дээр манайх нь бүгд ажиллаж байна. Одоо мэдгүй 10-20 улс олцсон. Одоо хичнээн улс болж байгаа. Манай Польшийн баг сайн ажиллаж байна. Чехийн баг маань сайхан ажиллаж байна. Францад сайхан ажиллаж байна гэдэг ингээд
За ингээл улс орн руу Европ руу гарч ийн. Дээрэс нь одоо Энтэх рүү гарах гэж байна. Бид нар Вьетнам руу гарах гэж байна. Давай хамтдаа урагшаа бүгдөө. Тэ? Зах зээл хангалттай бид нар бүгдэнд нь хүрнэ. Энэ дотор байгаа. Би баттай нэг юм хэлье. Энэ дотор хэдэн хүн байна? Өнөөдөр миний танилцуулгад орж ирсэн. 84. Гэхдээ энэ 84-лээ тууштай бүтэн 1 жил явчих. Тэгэхээр 2-3 хүнтэй хилцээд гүйд болчдөг зүйл биш гэсэн үг манайх. Энд чинь бизнес, энд чинь ажил, өдөр тутмын хийдэг ажил гэсэн үг байхгүй юу? Та тууштай төлбөрт 1 жил явчихад энэ 84-лээ хамгийн багадаа жилийн дараа $5,000 дээш байна. $10,000 дээш нь. Хүсвэл $20,000 дээш. Хүсвэл жилийн дотор яг тэр Александр Первезенцев гэдэг залуу Челябинскээс гаралтаа маш ядуу залуу байсан гэж байна шүү дээ. Өнгөрсөн оны 11 сард эхлээд өнөөдөр хөлөг онгоцон дээр танилцаад тэр сарын $100,000 авч байна. 11 яг жил болж байгаа тэр залуу ороод яг жил болж байгаа. Артем Нестеренко намайг өрсөн тэр Украины залуу 3 сар болж байна. Сарын $30,000, өдрийн $1,000 авч байна. Яг тэр залуучууд чадж яхад Монгол залуучууд, Монгол бүсгүүчүүд юугээрээ дутдгийг бид нар харин ч тэднийг утгах юм бол халдаасны оноо өндөр оноотой хүмүүс шүү дээ. Дэлхийн түүхэнд мянганы хүнийг бүтээсэн арт түмний үр сад шүү дээ бид нар. Мянганы манлайлагч их эзэн Чингис хааны хойч үн шүү дээ бид нар. Тийм учраас халаасны оноо бид нар бол маш өндөртэй байхгүй. Ганцхан бид нар хичээчих юм бол таны өмнө бол ийм том зах зээл нээлттэй байна гэдгийг хэлхийг хүсэж байна. За ингээд бол аялал бол зүгээр л амьдрал болно. Аялал бол зүгээр энгийн зүйл болно. Та дуртай улстай, дуртай газараа очиж амарч аялал. Энэ бол таны бизнесийн бүтээгдэхүүн, тий? Та хүссэн одоо брэндээ ашиглаж хэрэглэж болно. Та хүсснээр ах トゥ хамаатан садгантайгаа хамт аялал. Ах トゥ найз нөхөдтэйгээ хамт аялал, хамт олонтойгоо тансаг аяллуу таны хүлээж байна. Хамгийн гол нь та санхүүгийн асуудлаа бүрэн шийдэж чадна. Яг алтан боломжийг алтан үе дээр нь та бүхэндээ санал болгож байна. Энийг бүр шүүрээд аваарай. Тэ би багийнхандаа хэлдэг, ажиллаж байгаа хүмүүст хэлдэг. Стон нэрэ энэ бизнесээс манайхаа яг нэг стон нэрэ нэг ясыг нохоо яаж зуучаа тавьдгүй тийм ээ. Яг тэрнтэй хайтан 100-аа тавихгүй байх хэрэгтэй. Би одоо энэс өөр боломжийг ямар боломж авах нь мэдгүй. Хэдүүлээ яваад лангуу ажиллах уу? Эсвэл одоо хэдүүлээ ямар уул уурхаа ухамсалтай нь биш үү? Хэдүүлээ тийм ингээд газар ухт дургу эрчим энерги муу гэж үздэг одоо над шиг тийм үзэлтэй бол хизээч тийм бизнес хийхгүй. Жишээлбэл тийм ээ. Гэтэл биднэрт ийм гоё бизнесийн боломж байна шүү дээ. Ямар гоё хүмүүсийг ажралтай болгодог бизнес. Ингээд аялал маань эхэлж байна. Тийм учраас одоо та бүхнийгээ урьж байна. Ингээд миний одоо үндсэн мэдээлэл энэ төрөд өндөрлж байна. Ингээд бичлэгээ одоо төр зогсоогоо та бүхний асуултанд хариулахад бэлэн байна.